Хүйтний ирж чангарч хөхүүрийн ам цаашилсан яг энэ үед таны хүүхэд ханаа томноос салахгүй байна уу? Таны гэрт эсвэл эргэн тойронд чинь хэн нэгэн энэ өвчнөөс салахгүй зовоож байгаа бол та манай нэвтрүүлгийг үзээрэй. Бид ямар нэг өвчнийг хүрсний дараа биш, хүрхээс нь өмнө өөрийгөө хамгаалах ёстой юм аа. Ийм учраас бид энэ удаа томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварт өвчин гэж юу болох талаар өгүүлэх болно. Дэлхий дахина 5 хүртэлх насны хүүхдүүд ахмад настан жирэмсэн болон архаг хууч өвчтэй хүмүүсийн эмнэлэг твдэх бүр цаашлаад нас баралтын үндсэн шалтгаан болоод байгаа өвчнүүдийн нэг бол амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Бид ханаад шуухна гэж тоомжиргүйх нэрлэдэг энэ өвчин хүнийг үхэлдэж хүргэх аюултай гэдгийг тэр бүр мэддэг вэ. Дэлхийн нийтийн судлаачдын үзэж байгаагаар 200 гаруй төрлийн вирус амьсгалын зам цочмог халдвар үүсгэж байна. Эдгээр нь байгаль цагуурын нөхцөл, хүн амын төвлөрөл, шилж хөдөлгөөн, дархлааны байдлаас хамаарат тархалт нь бол янз бүр байна. Тухайлбал хүйтэн сэрүүний улиралтай Монгол орны хувьд бол жил бүрийн 11-р сараас 3-р сар дуустал бол томоогийн вирус зонхлон халдвар үүсгээд хавар намрын улиралд бол томоогоос бусад вирус халдварын дэгдэлтийг үүсгэж байна. Томуу төст өвчнийг үүсгэгч анхны шалтгааны 95% нь вирус байдаг. Сэрүүн бүсэд амьдардаг хүмүүс ихэвчлэн жилд 4-6 удаа энэ өвчнөөр өвчдөг. Гэвч ихэнхдээ хөнгөн хэлбэрээр хүрдэг учраас эмчийн зөвлөгөө авалгүйгээр эдгэх гэж оролддог байна. Манай улсад 10 сарын дундаас эхлээд аажимдаа нэмэгдэж 12 дугаар сараас 2 дугаар сарын хооронд оргил үедээ хүрдэг байна. Жилд дунджаар 250 мянга гаруй хүн томуу төст өвчнөөр онцлогдож 37 мянган хүн амьсгалын замын цочмог хүн талдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчилүүлдэг байна. Хамгийн гол нь үүний 70-80%-ийг 4 хүртэлх насны хүүхэд байгаа нь эцэг эхчүүдэд энэ өвчний талаарх ойлголтоо нэмэгдүүлэхийг сануулж байгаа юм аа. За жил бүрийн томоогийн дэгдэлт нь богино хугацаанд олон хүнийг хамран өвчлүүлж, уушгины өрөөсрөл, өгдрөл, хүндрэл, эндэгдэлт хүргэдгээр нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал болж ирдэг. За сэрүүний улирал бол нэг хүн дунджаар жилд 4-6 удаа томоо төст өвчнөр өвчлөдөг. За манай улсад бол бүртгэгдэж байгаа томоо төст өвчний 80-90% нь бол 0-15 насны хүүхдийн өвчлөл. За энэ дотроо 60-70% нь бол 0-4 насны хүүхдийн өвчлөл байдаг. За ер нь бол манай ард түмэн бол цаашдаа ард иргэд маань эрүүл мэндийн боловсролоо сайжруулах, жилийн турш одоо биеийн эсэргүүцлийг сайжруулах, дархлаагаа сэргээх тал дээр онцгой анхаарч явах нь чухал юм аа. Яг одоо өөрт нь зориулж хоол хийж өгөн заяа. Том хүний хоолноос бол яг өөрсдийнхөө хоолноосоо хэсэгхэн аваад тэгээд нөгөө нэг арай нэг нугш болгоод өгдөө шүү дээ. Тэгж болно. Гэхдээ тэрүүгээр байнга бол биш. Өөрт нь зориулж бантаа хийж өгнө, каш хийж өгнө. За тэгээд каш нь бол зүгээр усанд биш, тийм ээ. Сүүнд буцалгаж өгнө гэсэн үг. Бант нь болохоор зөвхөн гурил мах бол байж болохгүй. Тийшээгээ өндөг хийж болно, ногоо теорктод хийж болно, цэцгийн тос хийж болно. Тэгээд тодорхой хэмжээгээр баяжуулж өгнө. Яагаад үг гэхээр хүүхэд нь одоо вирусын гаралтай ханиад байгаа байхгүй наад чинь бол хатгаа бол биш вирусын гаралтай. Тэгэхээр хүүхэд өөрийнх нь дархлаа гэдэг нэг ёсондоо вирустэй тэмцэж байгаагийн нэг хэлбэр нь хүүхдэд халууралт гэдгийг. Халууралтыг 38 заавалж халууралтыг үүснэ. Хэрвээ халуурах юм бол 38.5-аас дээш халуурах юм бол халуун буулгана. Эмийн аргаар 38.5 дотроо байх юм бол хүүтэнжийн 50 толгойд нь 50 хувцсын нэмэглэн шингэм хангалттай хэмжээгээр уулгана. Тэгжиж механикаар буулгана шүү. Халуураад ингээл шууд лаа гээл эсвэл нурафин уулгаал тэгээд иж болохгүй. Яагаад гэвэл тодорхой хэмжээний халууралтан дээр интерферон гэж юм ялгардаг байхгүй. Тэр нь өөрийнх нь дархлааг нь сайн идэвхжүүлж өгдөг гэсэн үг. Халууралтаас бол ерөөсөө айхгүй. Тэгээд уудаг хэмжээг нь 2-3 дахин нэмчин хоолыг арай баяжуулж өгнө. Яагаад гэвэл дархлааг нь дэмжих гэдэг юм тийм үү? Тэгээд яг таарсан эмчилгээнүүд нь бол хийгдээд явагдана гэсэн үг. Цээж нь баг зэрэг шуугдаг юм байна. Шуугна гэдэг чинь одоо ингээл цээжинд ингээ хүрхээр жун гэл нэг дуграад байгаа зү чамд өөрт чинь мэдрэгдэж байгаа тийм үү. Тэр нь болохоор одоо дандаа ахын юмнуудыг сайн зохицуулна гэсэн. Ойр хавьд нь үнэр танар гарахгүй. Үнэр гэдэг нь арц, хөөж, агааржуулагч, хиншүү хэрвас хувцснаас нь бокс савн үнэртэж болохгүй. Ойр хавьд нь хиншүү гаргаж болохгүй. Чиний хувцснаас бокс савн үнэртэй ус үнэртэй дэж болохгүй. Хоол унд идлээ хажууд нь эцдэг юм бол таглаад тэгээд байгаа газараа сайн агааржуулна. Тэгэхгүй нэг хоол ингээл байнгын тий хажууд нь бууз моц үнэртэй дэж болохгүй. За тэгээд хэрэгжилж байгаа хүүхдийнхаа хэрэгжилж байгаа юм дээр бас тийм ээ. Тэгэхгүй
одоо хүүхэд нэг эмчхэр идэх ч юм уу, нэг алим идэх ч юм уу, тэр бас шуугуулад байдаг байхгүй. Тэгээд тэр дэглэмээ байраа шингэн сая уугаад тэгээд хүүхэд ерөн бол вирусын халдварын үед бол 5-7 хоног бол халуурч болно. Тэ өөрөө тэр чин дархлаа нэгсэндээ сайн байгаад вирус нь тэнцчин гэсэн үг шүү дээ. Тэгээд дархлаа сайн байх юм бол өөрөө аяндаа гайгүй болчихно. Эмийн эмчилгээ тэр антибиотик эднэр бол хамаагүй авах шаардлага байхгүй гэсэн үг заяа. Томоо томоц төвчнөөс сэргийлэх үндсэн 2 арга байдаг. Нэгдүгээр томоо болон түүний хүндрэлээс сэргийлэхэд хамгийн найдвартай арга нь жилд 1 удаа томоогийн вакцинд хамрагдах ёстой. Томоогийн вакцинаар 6 сартаас дээш бүх насны хүмүүст тариулж болно. Томоогийн вакцинд хамгийн түрүүн нэн тэргуунд жирэмсэн эмэгтэйчүүд 6 сартаагаас 2 нас хүртэлх бага насны хүүхдүүд 65 ба түүнээс дээш ахмад настайчууд архаг хуурчтай хүмүүс эм чимлэгийн ажиллагчдыг дархлаажлахыг зөвлөдөг. Хоёрдугаар томоо томоц төвчнөөс сэргийлэх энгийн аргууд байдаг. Тухайлбал биеийн дархлааг сайжруулах, гарын ариун цэврийг чанд сахих, амны хаалт хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх, цэвэр агаарт гарах, гэр орнод чигтэй цэвэрлэгээ хийх, мөн одоо хүүхдийн улирлын байдал тохируулан одоо хувцлах, дулаан хувцлах, за түүнчлэн үзэр үйлчлэгээ олон нийтийн газараар явахгүй байхыг ард иргэд маань анхаарах хэрэгтэй. Томоо төс төвчнөөс урдчлан сэргийлэх бүрэн боломжтой.